За ер нь бол Монгол банкны мөнгөний бодлогын шийдвэрүүд өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас илүү хатуурах чиглэл рүү явж байгаа. Яг бодлогын хүү энэ оны 3 сард өөрчлөгдсөн боловч өнгөрсөн оны одоо сүүлийн хагасаас эхлээд заавал байх нөөцийг бол нэмэгдүүлээд эхэлсэн. 1.7 их нийт төгрөг. 3 сард бодлогын хүү өөрчлөгдсөн, хэрэглээний зээлгүүр орлогын харьцаа өөрчлөгдсөн. 3 сард дахиад тэтгэврийн зээл дээр арга хэмжээ зохицуулт хийсэн. Сая 6 сард хийсэн. Тэгэхээр энэ ингээд нөгөө уялдаатаа ингээд шатраатаа явж байгаа юм бодлогын арга хэмжээнүүд гэсэн. Энэ шийдвэрүүдийг аль нэгнээс нь тусад нь ингэж бол авч үзэх болцоогүй бүгдээрээ нэг чиглэл рүү ингээд явж байгаа юм хандлага. Тэгэхээр тэтгэврийн зээлийн онцлог болвол энгийн бусад бизнесийн зээл хэрэглээний зээлүүдээс их онцлогтой. Яг тэгэхээр тэтгэвэр авж байгаа хүмүүс бол цалингийн орлоготой харьцуулбал нэгдүгээр бага орлоготой. Хоёрдугаарт нь тэр хүмүүс тэтгэврээс өөр ямар нэгэн орлого олох болцоогүй. Өнөөдрийн нөхцөл байдал нь тэтгэврээ баг бүхэлд нь зээлийн төлбөрт зарцуулдаг ийм асуудал байгаа. Тэгэхээр энэ өөрөө тухайн зээлдэгчийг санхүүгийн хувьд их тийм болгоомжтой хандахгүй болохгүй эмзэг ийм төлөв байдал руу аль хэзээ аваачсан байгаа. Тэгэхээр энийг яаж тэр зээлийн дарамтнаас тэтгэвэр авж байгаа хүмүүсийг гаргаж гар дээр нь тэтгэврийг нь үлдээж тэрүүгээрээ өдөр тутмынхаа амьдрал зарцуулах тэтгэврийг гар дээр авч үлддэг болох вэ гэдэг имийг одоо зохицуулахаас өөр аргагүй. Тэгэхээр энэ зохицуултуудыг бол бид нэр гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны санал тооцоо судалгаа хамтын ажиллагаан дээр үндэслэж энийг бол гаргаж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа юу гэж ийм үг гэхээр илүү тийм нийгмийн хамгааллын шин чанар энэ зохицуулт руу бас орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр 2 сард байсан 2.1 их найд төгрөгийн тэтгэврийн зээл зохицуулт хийснээс хойш 1.6 орчим 5 сарын байдлаар ингэж бууж байгаа шүү. Тэгэхээр үр дүн бол маш хурдан хугацаанд гарсан гарахаар шинжтэй ийм юм байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ерөөсөө 3 сарын дотор л тэтгэврийн өрийн хэмжээ бол ингээд 500 тэрбум төгрөгөөр буурж байгаа жишээтэй. Гэхдээ асуудал нь юунд вэ нүг гэхээр аль хэзээний нөгөө их хэмжээгээр бараг 100%, 90% ингээд нөгөө тэтгэврээ зээлийн төлбөрт татуулаад байгаа ийм зээлдэгчдийн хувьд бол бас нэг тийм шилжилтийн үе бас хэрэгтэй ийм зохицуулт байгаа. Тэгэхээр саяын зохицуулт бол юу байсан бэ гэхээр 3 сарын шийдвэрээс юугаар ялгаатай вэ гэхээр 3 сард бол ерөөсөө гар дээр үлдэж байгаа орлого нь амжиргааны баталгаажих түвшингээ хангах ёстой гэсэн зохицуулт байсан. Энэ удаад бол яаж ч нэг гэхээр зэрэг тэтгэврийн зээл нь бусад хэрэглээний зээлтэй ижлэх мөн чанарынхаа хувьд адил учраас ер нь бусад хэрэглээний зээлтэйгээ адилхан болгоё л гэсэн юм нэгдсэн стандартыг нэвтрүүлж тэгж байгаа гэсэн үг. Харин аль хэзээний ийм өндөр зээлтэй болсон тэр дарамтнд байгаа хүмүүсийг арилжааны банкуд нөхцөл байдалд тааруулаад бас ийм шилжилтийн үеийг хэрэгжүүлэх болцоог бол арилжааны банкуд болгож байгаагаараа ийм онцгтой байгаа. Бусад хүмүүсийн ярьж байгаа шиг одоо юу гэдгийг зээлийн хугацааг нь сунга, хүүгийн бууруул энэ төр гэдэг асуудал бол өөрөө арилжааны банкны эрсдлийнхаа бодлогын хүрээнд шийдвэрлэх ёстой асуудал. Хуулиараа Төв банк эрсдлийг нь нэмэгдүүлсэн байдлаар банкны дотоод үйл хэрэгт бол оролцож болохгүй. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн байдлаар хугацаан дээр нь бол энийг урт болгооч гэсэн зохицуултыг эсвэл энийг тэдээс хэтрүүлэхгүй гэсэн зохицуултыг бол хийгээгүй гэсэн үг. Яг нь инфляцийн сүүлийн одоо төлөвийг харахаар ер нь одоо бараг сүүлийн одоо 12 сарын турш та бүхний зорилттой түвшнээс нэлээд өндөр дээгүүр явчлаа. За хамгийн сүүлийн статистикаар хэдийгээр жилийн инфляц 8.3% гарсан ч гэсэн тэнд тооцогдохгүй бараа үйлчлэгээний үнэ бол маш өндөр хувиар өссөн байжээ. Ялангуяа импортоос хамааралтай бараа бүтээгдэхүүн дээр те валютын ханшийн зөрүүгээр дамжаад үнэ бол нэлээд өсөлттэй явж байгаа. Тэгэхээр одоо зах зээл дээр энэ хэрэгжиж байгаа зохицуултууд хэр үр дүнгээ өгч гинэ гэж та бүхэн ер нь харж байна. Цаашдаа инфляцийн төлөв байдлыг тогтоохдоо, тооцохдоо бодлогын шийдвэрийг гаргахдаа яг одоо нийлүүлэлтийн хувьд эрэлтийн хувьд ямар асуудлуудыг авч үзэхээр байна? Инфляцийн төсөөлөл ер нь Монгол төдийгүй дэлхийн нийтээр ер нь их тодорхой бас байдалтай байна. За дотоодын инфляцийн хувьд бол сүүлийн үед нөлөөлж байгаа том хүчин зүйл, хамгийн том нөлөөлсөн хүчин зүйл бол одоо хүнсний бараа бүтээгдэхүүнүүдийн үн, нөгөө талаасаа төрийн зохицуулалтаа бараа бүтээгдэхүүнүүдийн үн, дээрээс нь одоо бас дотоод эрэлттэй холбоотой гэж хэлж болно. Янз бүрийн нөгөө цалингийн өсөлт бас их өндөр байсантай холбоотойгоор тэгээд нөгөө цалингийн өсөлт нь өөрөө бүтээмжийг хойноосоо дагуулж чадаагүй ийм хүчин зүйлтэй их холбогдож байгаа. Тэгэхээр цаана бол бас бидний анхаарах ёстой юмнуудыг бас энэ харуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хүнсний үннээс үүдэлтэй инфляцийн савлгааг бид нар тогтворчуулахгүй бол энэ инфляцийг тогтворчуулахад бол маш төвөгтэй юм гэдгийг бол Монгол банк ер нь хэлж байгаа. За тэр утгаараа энэ засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөдөө аж ахуйн салбар дээр хийж байгаа хөрөнгө оруулалтууд бол цаашаа үр дүнгээ өгөх ёстой. Хэрэгжилт нь үр дүнтэй байх ёстой гэсэн зүйлүүд яригдана. За нөгөө талаасаа төсвийн зардалтай холбоотойгоор төрийн албан агчдын цалин, түүнийг дагсан хувийн секторын цалингийн өсөлтүүдийг бид нар хийхдээ хойноос нь дандаа бүтээмжийн өсөлтийг өдөөсөн, бүтээмжийн өсөлтийг дагуулсан байдлаар ингэж хийх ёстой. Дээрээс нь цалингийн өсөлтийн имийг хийхдээ
нэг дор бөөн дүнгээр биш баг багаар эдийн засагт хүмүүсийн өрхийн амьдрал дээр ингээд баг багаараа шингэх энэ болцоог нь олгосон байдлаар ингэж хийх нь бол зөв юм байна гэдгийг бид нэр бол ер нь урд нь ч гэсэн ойлгосон л байсан зүгээр энэ удаад бас хитрхи юм шуугантайгаар хитрхи том дүнгээр ингээд хийцүү учраас бас их юм нөлөөлөлүүд гарч байгаа шүү. Бизнесийн салбарууд дээр ч гэсэн цалингийн өсөлтүүд бас юм дарамт болж байгаа тохиолдлууд бий. Харин өнөөдрийн инфляцийг харахад бол бас импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн нөлөө харьцангуй бага байгаа. Сүүлийн хугацаанд одоо энэ оны ихэнх хүртэл бол валютын ханш харьцангуй доктортой байсан учраас ханшийн нөлөөч бас харьцангуй бага байсан. За харин зүгээр нөгөө талаасаа төрийн зохицуулалтаа бараа бүтээгдэхүүнүүдээр сургалтын төлбөр ч гэдэг юм уу те. За ус дулаан цахилгааны үнэ гэдэг энэ мэдээж хэрэг энэ удаагийн энэ жилийн инфляцийн хувьд бол суур үнийг бол өсгөж байгаа юм нөлөө бий. Гэхдээ энэ бол нөгөө цаашаа улам мужгарч инфляц нь өдөөгдөхгүй байх арга хэмжээнүүдийг мөнгөний бодлогын төлбөр ингээд хатууруулаад ингээд зохицуултыг хийж байгаа учраас цаашаа энэний нөлөө бол гайгүй болох байх гэж бодож байна. Сая сүүлд бас нэг зүйлийг одоо дурдж асуухад харьцуулан эдийн засгч хэлжсэн хос алдагдал гэдэг. Төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал ингээ хавсраад ер нь эдийн засагт маш тийм юм том одоо эрсдэл үүсэх одоо нөхцөл бол бий болчлоо гэд. Тэгээ та бүхэн ингээ харж ахаар ер нь төсвийн алдагдaltaй зэрэгцээ төлбөрийн тэнцэлээр бас тодорхой хэмжээний дарамтууд бол байж байгаа те. Эдгээр сүүлийн 2 сарын төлбөрийн тэнцлийн үзүүлэлт сарын дүнгээр ашигтай байгаа ч гэсэн ер нь цаашлаад эрсдэл яг хаанаас илүү хоримтлагдаж хаана илүү одоо нөлөө нь гарч ирнэ гэж харж байна. За гадаад талаасаа бид нэр авах юм бол хүчин зүйл маш төвөгтэй байгаа. За бид нар мэдж байгаа ер нь Трамп ерөнхийлөгч сонгогдсоноос хойш бол маш тийм агрессив татварын бодлогуудыг бол санал болгож байгаа гадаад худалдаан дээр. Тэгэхээр зэрэг сүүлийн энэ жилүүдэд дэлхийн эдийн засгт итгэсэн нөгөө чөлөөт худалдаан дээр доголдол үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ чөлөөт худалдаа доголдол үүсэж байна гэдэг бол өөрөө дэлхийн эдийн засаг дээр бол өсөлтөнд бол сааруулах нөлөө үзүүлнэ. Тэгэхээр дэлхийн эдийн засгийн өсөлт сааруулах ямар хэмжээний нөлөө үзүүлж байна вэ гэхээр одоо ялангуяа том эдийн засгуудын хувьд Америк эдийн засгийн төр бол өсөлт нь 2% хүрэхгүй байх юм төсөөлөл бол орж эхэлж байна. Тэгэхээр энэ бол маш төвөгтэй. За нөгөө талаасаа дэлхийн эдийн засаг дээр ийм өсөлт саарж байгаа үед бол манай экспортын голлох орлогыг тодорхойлж байгаа эрдэс бүтээгдэхүүнүүдийн үн эрэлтийн хэмжээнд бол нөлөө орж ирнэ. Тэгэхээр энийг бол бид нар бас болгоомжтой хандах ёстой нэг хүчин зүйл болж байгаа. За нөгөө талаасаа бид нэр ер нь энэ сүүлийн ер нь л энэ Монгол улс маань энэ төсвийн бодлогыг уул уурхаан мөчлөгөөсөө зөрүүлж хэрэгжүүлж өрөөсөө чадахгүй байна. Тэгэхээр зэрэг уул уурхаан эерэг мөчлөг орж ирээд үн өсөөд хэмжээ нэмэгдэж байгаа үедэр төсвийн зардал дагаад нэмэгддэг ийм зүйлийг бид нэр ерөөсөө арилгах чадахгүй. Тэгэхээр зэрэг төсвийн алдагдал, төсвийн бодлого дээр яригдах хоёр зүйлийг бид нэр тусад нь авч үзэх ёстой. Нэг нь болохоор төсвийн алдагдал, нөгөөх нь төсвийн эдийн засагт эзэлж байгаа хэмжээ. Тэгэхээр зэрэг төсвийн алдагдал бол бид нэр сүүлийн энэ хэдэн жилүүдийг харах юм бол ер нь маш сайн байсан шүү дээ. Төсвийн алдагдaltaгүй шахуу ийм төсөвтэй явж ирсэн. Гэтэл нөгөө талдаа төсвийн хэмжээ маань нэмэгдээд байгаа. Тэгэхээр зэрэг энийг нөгөө тухайлах юм бол одоо сүүлийн бид нар чинь нэг 10 жилийн хугацааг ярих юм бол төсвийн зардлын хэмжээ, төсвийн эдийн засгт эзэлж байгаа хэмжээ 4 жилд 2 дахин нэмэгддэг гэж ярьж ирсэн бол одоо сүүлийн үед бол бид нар 3 жилд 2 дахин нэмэгддэг ийм харамсалтай зөв тогтол руу орж байна. Тэгэхээр энэ бол бид нар энэ дээр ямар нэгэн зохицуулт хийх бол маш аюултай. Яг ийм байдлаараа удаан хугацаанд үргэлжлүүл ямар нөхцөл байдал? Эдийн засаг энэ чинь нөгөө гадаад орчин ийм тогтворгүй байгаа тохиолдолд дотоод талдаа бид нэр тохируулга хийхгүй бол нөгөө гадаад дотоод хоёр баланс маань алдагдана. Тэгэхээр зэрэг Монголын эдийн засгийн дотоод ажил амьдрал бол хүссэн хүсээгүй Монгол улс гаднаас ямар хэмжээний валют орж ирж тэр нь эдийн засгтаа шингэж зээл хөрөнгө оруулалт их усар болох уу гэдэгтэй л уялдана. Энийг л бид нэр гадаад дотоод тэнцэл гэдэг. Энэтэй уялдуулж энэ бодол одоо бид нар тохируулгыг зайлшгүй хийх ёстой. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ төсвийн зардлын хэмжээг бол бид нар дотоодын нэвтрүүлгийн 30%-аас давуулахгүй байх ёстой гэсэн л юм яриад байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол амьдрал дээр хэрэгжихгүй байна. Энэ нь өөрөө цаанаа юу хэлж байгаа нөхөр бид нар уул уурхаан эерэг мөчлөг дээр төсөвтөө эдийн засгтаа хоримтлуулж авчуулдаг ёстой нөөцөө хоримтлуулгүйгээр зарцуулж чадна гэсэн үг. Уг нь тэрийгэ бид нар хийж чаддаг бол тэр экспортоос орж ирж байгаа орлогуудыг валютынхаа нөөцээр төсвийн сангууд руу ингэж хийж авч үлдэж чадах юм бол нөгөө эдийн засаг уул уурхаа дагаад унжгаа тэр үе дээр тэрийгэ зөөлөх бодлогоо хэрэгжүүлэх тэр нөөц маань тэнд байж ах ёстой гэж байна. Тэгэхээр энийг бид нэр ерөөсөө хийж чадахгүй. Тэгэхээр энийг хийж чадахгүй байх гэдэг бол бидний энэ төсвийн доктортой байдлын тухай хууль маань амьдрал дээр бүрэн хэрэгжиж чадахгүй байна. Энийг одоо хэрэгжүүлэх тохиолдолд нь бид нар маш их энэ төсвийн доктортой байдлын тухай хуулинд гар урж байна. Ийм зүйлүүдтэй холбоотой. Тэгэхээр энэ төсвийн сахилга одоо тэр төсвийн доктортой байдлын тухай хуулинд аль болох бага гар хурж тэр мөчлөгийн одоо нөхцөл байдалд нь
одоо тухайн үеийн нөхцөл байдлаас нь хамааруулж өөрчлөлтөд оруулахгүй мөрдүүлэх юм шаардлагатай байна. Тэгэхээр хитрхи янз бүрийн нарийн дүрм төсвийн доктортой байдлын тухай хууль руу хийлгүүгээр хамгийн түрүүнд одоо зүгээр хувь одоо миний эдийн засгийн жишээ тэр байр суурь бол дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх зардлынхын дүнгээр нь бол хязгаарлалтыг оруулж өгөх хэрэгтэй. Одоо 30% гэдэг бол угаасаа л одоо хангалттай үзүүлэлт. Гэхдээ бид нар 30% давуулсан төсвийн зардалтаа сүүлийн хэдэн жил явж шít. Ялангуяа сонгуулийн жилүүд дээр бид нар бүр 40% хүрчээсэн тохиолдлууд ч бий. Тэгэхээр зэрэг энэ сонгуулийн уул уурхаан гэсэн энэ хоёр мөчлөгөөс бид нар яаж төсвийн бодлогыг хамгаалж доктортой мөчлөг сурсан байдлаар хэрэгжүүлэх үү гэдэг имийг тэр төсвийн зардлын хязгаарыг төсвийн доктортой байдлын болонд хийх ёстой. Яг одоо энэ дээр асуухад Төв банкны хараат ус бие даасан байдал гэж яригддаг. Тэгээд Төв банк бол зөвлөмжөө одоо үе үеийн засгийн газруудад өгсөөр ирсэн. Гэтэл та бүхний одоо зөвлөж байгаа тэр зөвлөмжөөс нэлээд эсрэг яваад байна уу те? Одоо яг шинэ засгийн газартай одоо ямархуу байдлаар хамтарч ажиллаж яг юуг зөвлөхөр вэ? Гэхдээ одоо хамгийн түрүүнд л шинэ томилогдсон ерөнхий сайд ч бас хэлж байгаа шиг байна. Ер нь төсвийн зардал төсвийн тодтол 2.3 их найдвараар тодтол хийнэ гэж байгаа шиг байна. Тэр бол зайлшгүй. Магадгүй энэ нөхцөл байдал энэ глобал эдийн засаг дээр гарч байгаа энэ нөхцөл байдал тэгээд энэ тарифын зөрчилдөөнүүд гадаад худалдааны хүндрэлтэй асуудлууд за бүр ингээд зөрчил мөргөлдөөн дайн байлдаан энэ нөхцөл байдлаас үүдэх юм бол цаашааш нөхцөл байдал хүндэрч магадгүй шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө юу гэлж нөхөр ерөөсөө хүндрэхгүй гэхээсээ илүүтэйгээр энэ нь тодорхойгүй байгаа даа. Тодорхой бус байдал гэдэг чинь хамгийн хэцүү асуудал. Тэгэхээр зэрэг ийм орчинтой байгаа тохиолдолд бол бид нэр хамгийн эрсдэл багтаа хамгийн одоо тийм одоо чамбаа төлөвлөлтийг л энэ төсвүүдээр бид нар хийх хэрэгтэй. Магадгүй 2.3 их найд төгрөгийн таналт шаардлага хангахгүй гэж болно шүү дээ. Цаашаа өндөр байх боломжтой одоо тийм нөхцөл байдал хүндрэх юм бол бид нар өшөөж таналт хийх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг одоо сүүлийн үед энэ бодлого боловсруулж байгаа ер нь Төв банк талаасаа ч тэр зохицуулагч байгууллагуудын талаас баримталж байгаа баримтлал үзэл баримтлал юу байна вэ гэхээр бусад улс орнууд дээр тийм манайх ч гэсэн ер нь мөнгөний бодлого дээр бол яг л баримталж байгаа зүйл л зарчим л да. Тэр юу вэ гэхээр data driven гэж хэлээд нь шүү дээ. Тэр нь санаа юу хэлж гэнэ үг гэхээр зэрэг нөхцөл байдлаасаа хамаарч бодлогын шийдвэрүүд дээр маш хурдтай маневр хийх ёстой гэсэн ийм хандлага явж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлээд гэнэ үг гэхээр нөхцөл байдлаа хурдан тасан зохицох хэрэгтэй. Шаардлагатай бодлогын арга хэмжээг цаг алдалгүй гаргах хэрэгтэй. Тэгээд түүнээс гадна нөхцөл байдлаа илүү тийм проактив буюу нөхцөл байдлыг одоо ингээд урьдчилж шийдвэрлсэн ийм шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй гэж хэлж байгаа. Дээрээс нь бодлогууд хоорондоо уялдаатай байх хэрэгтэй. Тэгэхээр ийм л орчинд бид нэр одоо ийм зарчмыг баримталж бодлого боловсруулалтаа хийх хэрэгтэй.